Ингээд ихний мэдээ боловсролын сайд Наранбаяр 3 талд хилцээрийг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам бүртгэж авсан тухай 17 цагт төрийн ордноо тайлбар хийж мэдэгдлээ. За ингэснээр багш нарын ажил хаялт хөдөлмөрийн хуулийн дагуу зогсох ёстой гэж тэр үзэж байна. За өнгөрсөн баасан гарагт талууд хилцэлд хүрч багш нарын цалин 2026 оны 1-р сарын 1-ээс 50% нэмэгдүүлэх, 2026 оны 11-р сарын 1 гэхэд үндсэн цалин 2.8 сая төгрөг болохоор болсон байна. Ингэснээр боловсролын салбарт цалингийн суурь шинжтэй бодлогын шинжилэл эхэллээ гэж Наранбаяр сайд тайлбарлаж байна. Мөн тэрээр багш нарын цалингийн асуудал эцэслэн шийдэгдсэн тул боловсролын чанартай анхаарахыг уриаллаа. Ажил хаялтад оролцсон нийт багш нарын нөхөн боловсролчин энэ өөрөө хилцээний нэг хэсэг байдаг. Тэгээ энэ утгаараа хилцээн дээр тусгасан. Тэгээ энийг тооцож бас олгож байгаа. Ажлаа хаяагүй ажиллаж байгаа багш нар бол цалингаа бүрэн авна шүү дээ. Энэ бол хөдөлмөрийн тухай хууль заасан олгуурын ийм асуудал байгаа гэдэг. Дахин хэлэхэд бол үндсэн цалин гэдэг бол амьдралын баталгаа болж байгаа хэвээр. За нэмэлтүүд, нэмэгдэл хөлсүүд гэдэг ингэ байгаа тий. За энэ зүйлүүд бол мэдээж одоо үндсэн цалингаас гадна олгогдоод явна. Тэгэхээр бид бол цалингийн бүтцийн өөрчлөлтийг юу хэлээд байна вэ гэхээр энэ нэмэгдэл хөлс биш нэмэгдлүүд байгаа тийм ээ. Нэмэгдлүүдийн тухайд бид бас энэ нэрсэн дүнгээр тавьж цаашдаа бид бас үндсэн цалингаа өсгөх юм боломжийг бий болгох мөн одоо зохис хөдөлмөрийн сайн орчин бий болгоход л илүү их анхаарах шаардлагатай гэж харж байна. Энэ удаагийн тэмцэлд хамтын хилцээр заасныхаа дагуу 2026 онд 2.8 саяд хүрэхээр боллоо. Энэ бол нийт одоо хүсэн хүлээж байсан хилцээрийн хүрээнд хийгдсэн том амжилт гэж бид бүхэн үзэж байна. Ажил хаялтын хугацаанд ажил хаялтыг 24 цагийн өмнө мэдэгдэх ёстой. Энэ мэдэгдлийг албан ёсоор та бүгдэд хүргүүлж байна. Ингээд 24 цагийн дараанаас ажил хаялт зогсож албан ёсоор сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эхлэнэ. Монгол улсад анх удаага боловсролын салбарт энэхүү одоо тавьсан шаардлагаа 100% биелүүлж тодорхой бас нэг ахис дэвшил гарсан гэж бодож байна. За өнөөдөр Монгол улсын боловсролын салбарын шин одоо өнгө төрх шин одоо зүйл одоо үүгээр тодорхойлогдно гэдэгт итгэлтэй байж болно.